Арай мэнд хүргийн үзэгчдээ боловсролын мэдээ 5 гарагийн дугаараа эхлүүлж байна. Ингээд юуны өмнө өнөөдрийн мэдээний хураангуйг хүргэе. Боловсролын мэдээ монголчуудын хэл бичгийн их өв болох Ганжуур Данжуурын түүх, түүнд өгүүлэх сургаал, айлтгал, үнэт зүйлсийн тухай онцлон өгүүлэхээр бэлтгэлээ. Ганжуур Данжуурын түүхийн хуудаснаас эхэл 2500-аад жилийн тэртээ энэтхэгийн их сэтгэгч гэгээрсэн бурхан буддаа өөрийнхөө гэгэрлийн замыг олсон тэр аргуудаа хүмүүст зааж зөвлөж явсан гэдэг. Тэр арга намын утга чанарыг тайлбарлсан зүйлүүд нь түүхэн цаг үеийн явцад эмгэгтэхтэд Ганжуур буюу бурхан багшийн айлдсан зарилгын орчуулга гэдэг агуу их бүтээл бий болсон байна. Харин Данжуур гэдэг нь бурхан багшийг өөд болсноос хойш 400-аад жилийн хугацаанд түүний дараа гарсан бурхан шашны том лидер эрдэмтэн мэрэгдүүд бурхан багшийн айлдсан Ганжуур буюу зарилгын орчуулгыг өөрсдийн оюун ухаанаар бурхан багшийн айлдсан онолд суурилж бүтээгдсэн судар юм. Ерөнхийдөө бол энэ Ганжуур Данжуур гэдэг маань юу вэ гэх юм бол Ганжуур гэдэг маань бол бурхан багш Шагжаа мөний буюу 2500 жилийн өмнө одоо манай эртний өмнө 5-аас 6 дугаар зууны үед энэтхэгийн их агуу эрдэмтэн агуу их гэгээрсэн Будда амьд бурхан гэдэг бурхан Шагжаа мөний түүний айлдсан одоо тухайн үеийн хамаг олон зовсон зүдэрсэн бас ядарсан тэгээд ч бас цаашдаа олон түмний гэгээрэл гих одоо оюун ухааны одоо мэдлэг төвшин эдгээр бүгдийг сайжруулахын тухайд бурхан Будда маань өөрийн туршлагаасаа олон түмэндээ хүргэж өгөх хичээл ном тэдгээрт бол арга хүртэл зааж өгжсэн энэ олон туршлага энэ олон одоо оюуных нь одоо мэдлгүүд эцэстээ ингэж хураагдаж одоо Ганжуур гэдэг хөлгийн судар үүссэн. Ганжуур ном бол бурхан багшийн яг үед бол юунд одоо өсгөнд гараагүй байсан бичигдээгүй байсан. Тэр бол Монголын биш энэтхэгийн эрдэмтэн бандитаа нарын толгойд байсан. Үүндээ бол бурхан багшийн амьсрал байхад нь хаа явсан гадаа явдаг нэг бандитаа байсан. Тэр бол Гунгав гэдэг. Нэр нь Гунгав Сасрит Андаа гэдэг. Энэ хүн багшийн айлцсан хамаг зэрэг ухаанда мангатван шиг толгойд яваасан байсан юм л. Ганжуурыг манайхан бол хүнлээд алтаар бичдэг. 9 эрдэнэр бичдэг. 9 эрдэнэ Ганжуур Алтан Ганжуур гэдэг ном олон байсан л бараг энэ дээрүүд Монголын 37-оос олон хүрээ хэд байсан юм лээ. Одоогийн байдлаар бол Алтан Ганжуур 9 эрдэнэ Ганжуур бол хандан дэхлийн хэд байдаг. Онцгой намсанд байдаг л да. Энэ бол манай соёлын үнэт болсон. Харин энэхүү их хөлгөн судруудыг Монгол зан олон бид хэдий үеэс шашин зан үйлдээ нэвтрүүлж оюун мэлмидэ буулгасан гэдэг нь бас л сонин түүхтэй. Анх 13 дугаар зууны эхэн 15 дугаар зууны сүүл гэхэд монгол хэлнээ орчуулж эхэлсэн байна. Ганжуур Данжуур гэдэг их хөлгөн судрыг их монгол хэлэн дээр хөрвүүлэх ажил бол энэ удаагийн ганц явдал биш юм аа. Бурхан багшийн айлдсан Ганжуур гэдэг номыг бол манайхан орчуулдаг. Зарилгын орчуулга гэж орчуулж Ганжуур гэдэг үгийг. Анхны орчуулга буюу Ганжуурын бүтэн орчуулга нь одоо 1300-аас 1200-аас 1500-аад оны хооронд бүтэн орчуулагдаж Цахрын одоо Лигдэн хааны үед бүрэн гүйцэд Лигдэн хааны зарилгаар орчуулагдаад дууссан гэсэн мэдээтэй. Гэхдээ бол бурхан багшийн зарилга Ганжуурыг өөрийнхөө хэлэнд оруулсан 3 хорон байдаг. Хэлэнд орчуулсан. Нэг нь Хятад, Төвөд, Монгол оруулдаг. Монголын ордон бол өнөөгийн соёлтой орн байсан бол 200 жилийн өмнө бурхан багшийн айлдсан номыг төрөлх хэлэндээ орчуулсан. Орчуулсан талаар энэ бол билийн зэрэг юм л да. За, хоёрдугаарт нь бол Данжуур гэдэг хөлгөн судар гэдэг маань юу юм бэ гэвэл Данжуур хөлгөн судрыг бол энэ Ганжуурын тайлбар буюу бурхан багшаас хойшоо гарсан мэрэгдийн одоо өөрсдийн дор бүрний
ухаан, оюунаар цэгцэлж нягтлж хийсэн юм тайлбар бүтээл. Тэгээд энэний орчуулгыг бол манай монголчууд мөн адил бас тухайн үед буюу 1720-ад оны алдад бол бүрэн хэмжээгээр нь 220-од батыг бол бүрэн хэмжээгээр орчуулад гаргасан ийм түүх байна. Ганжуур данжуур нь анх санскрит хэлний өвөг болох эртний пали хэлээр бичигдэн явцын дунд санскрит хэлэнд түүнээс төвд хятад улмаар монгол хэл бичгээр хөрвүүлэгдсэн байна. Ганжуурыг анх бичиж үлдээсэн пали хэл Бурхан Багшийн айлцсан 3 сав аймаг Винан аймаг, Судрын аймаг, Авидарнийн Айтаг савын ном болон Хүнд шашны номууд бичигдэж үлдсэн хамгийн эртний боловсронгүй хэлэнд тооцогддог юм. Боловсролын мэдээтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хэдхэн хормын зар сурталчилгааны дараа Ганжуур данжуур судрыг кирилл бичигт буулгаж байгаа мэдээллээр боловсролын мэдээ үргэлжилнэ.